бүтээгчид, баян зүрх дүүргийн баялаг бүтээгчид. Баялаг гэдэг зүйл өөрөө маш өргөн цар хүрээтэй. Уудуурхаан баялаг нь улс орны байгалийн тогтцоос хамаарч бий болдог бол нийгмийн баялагийг улс орны иргэд ард түмэн бий болгодог юм. Энэ ч үүднээс бид баялаг бүтээгчдийг дэмжин төслийнхөө нэвтрүүлгээр эдгээр нийгмийн баялагийг улс орондоо бүтээж эдийн засгтаа өрсөлдөөн гэсэн хувь нэмрийг оруулж байгаа баялаг бүтээгчдийг онцолж байгаа юм. Энэ удаагийн нэвтрүүлэгт үндэсний үйлдвэрлэгч Шувуутан гол компанийг онцоллоо. Үзэгчтэй масаг адилхан санаачлан хэрэгжүүлж байгаа баялаг бүтээгчдийг дэмжих төслийн маань нэвтрүүлэг нийслэл хутаас амжилттай үргэлжилсээр байна. Өнөөдөр бид төслийнхаа нэвтрүүлгээр зам дотооддоос мөн үйлдвэрлэлийг явуулж байгаа зам 32 төрлийн амтлагч зам хийцтэй цай, борцтой цайг бас эх орондоо үйлдвэрлэж байгаа юм Шувуутан гол компаниг үзэгч та бүхэнд онцлон танилцуулахад бид яг одоо ирсэн байна. Ингээд нэвтрүүлгийн төш өөрчлөлтөн хамтдаа агараа. Шувуутан гол компани 2004 оны 4 сарын 14-нд үйл ажиллагаа аль бие ёсоор эхэлсэн байна. Гадаад дотоод худалдаа аялал жуулчлал хүнсний үйлдвэрлэлийн чиглэлээр тасралтгүй үйл ажиллагаагаа явуулж байгаа юм. 2012 онд хүнсний үйлдвэрлэлийн эрүүл ахуйн стандартад нийцсэн өөрийн үйлдвэрийн байртаа болон үйл ажиллагаагаа амжилттай явуулсаар байна. Манай 2004 онд байгуулагдсан. Энэ хоол амтлагчийн чиглэлээр хуваарь бизнес эрхэлдэг байсан. Ханаас Оросын албанаас хоол амтлагчид оруулж ирж зардаг цахуудаар хүнсний цахуудаар нийлүүлдэг байсан. Тэгээд тэр уул суурин дээр үндэслээд ер нь энэ Монголд хоол амтлагч савуулж болох юм байна. Ер нь Оросын албанаас Новосибирскт байралтай хоол амтлагчийн Приправич гэдэг үйлдвэрүүд. Тэгээд тэднийг бол ерөөсөө савлагчийн үйлдвэр. Тэгээд эх орондоо баялагын өвтө, эх орондоо нэмүртэг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэе гэж зориод энэ үйлдвэрлэлийг үүсгэн байгуулсан. Тэгээд 11 жил болж байна. Шувуутан гол компани хамт олон 20 гаруй ажилтан албан хаагчдтай өнөөдрийн байдлаар 8 төрлийн хийцтэй цай, 4 нэр төрлийн боцтой шүл, 30 гаруй нэр төрлийн амтлагчийг үйлдвэрлэн зах зээлд нийлүүлж байна. Хоол амтлагчийн анхдагч компани гэдгээр нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын лабораторийн эрүүл ахуйн шинжилгээнд тогтмол хамрагддаг байна. Монголчууд гонд хар перс хоёроос өөр юм мэддгүй байлаа. Тэр цагаас ер нь хоол амтлагчийг олон түмэнд мэдрүүлэх гэсэндээ одоо тэгээд захын супермаркетд орохтол ер нь хоол амтлагч төрлөөр байдаг болсон байна. Монголын төдийгүй гадаадын Орос, Солонгос, Польш, Герман хүчлийн газрын амтлагчид ер нь Монголд их орж ирдэг хүмүүс хоолон амтлагч ахиу байдаг. Мах жоохон үнэтэй үед бол энэ амтлагчийн хүүхэн гэсэн хоол хийдэг. Ер нь нөгөө хоолны төрөл зөвлөж ихсэн монголчууд гадаад дотоод их явдаг болсон. Тэр чинээгээр монголчуудын хоолны соёл өргөжсөн. Одоо яг сүлжээ дэлгүүрүүд гэдэг одоо Улаанбаатар хотод байгаа сүлжээ дэлгүүрүүд гэхэд ерөнхийдөө нэг 120 орчим сүлжээ дэлгүүртэй гэрээний дагуу нийлүүлэлт хийж байгаа. Улаанбаатар хотод байгаа бүх захуудад бас 180 орчим харилцагч, тогтмол байнгын харилцагч бол харилцаж байгаа. Орон нутагт бол одоо дархан Эрдэнэт гэл ер нь бол хамгийн цаатал нь одоо Баян Үйлгийн аймаг хүртэл захиалгын дагуу бол нийлүүл явж байгаа. Сүлжээ дэлгүүрүүд гэхэд одоо номин миний дэлгүүр гэх жишээ ийм томоохон супермаркетууд бол одоо 11 оноос эхлээд харилцаж байгаа. Тийм бүх сүлжээ дэлгүүрүүд байна. Одоо ер нь бол удаан харилцагч бол
их мэдээ зөндөө бий. Одоо бүх сүлжээ дэлгүүрүүд бол дээрээс нь цахуудын харилцагч нар байна те. Тэд нар маань бол ер нь олон жил харьцсан да. За бидний энэ хийстэй цаг авч цааш уудаг. Тэгээ дээр үеийнхаа бодвол одоо цаг хугацааг ямсан цаг хэмсэх зүгээр айтах юм байна л гэж бодож байна. Ерөнхийдөө дөрвөн борлуулалтын машин байгаа. Тэрэн дээр нэг нь сүлжээ дэлгүүртээ яваад, нэг машин Улаанбаатар хотод байгаа цахуудтай яваад, нөгөө хоёр машин нь одоо жижиг дэлгүүрүүд дээр яваад явчихдаг тийм юутай болохоор ерөнхийдөө дөрвөн машин байгаа болохоор тэр захиалгыг бол дор нь хүргээд өгөх боломж бол хангалттай байдаг. Үйлдвэрийн хөшин чадал бол өдөрт бүтээгдэхүүнийн авар хэмжээс шалтгаалаад 5-10 мянган ширхэг үйлдвэрлэх хөшин чадалтай. Тэгээд зарим үед ачаалттай жоохон захиалга өгөхтэй бол бид нар илүү цагаар ажилладаг. Ажлынхаа эрүүл мэндийг бас бодохгүй бол 8 цаг хүртэл илүү цаг хийдэг. Хагас сая төр бол ажиллах тохиолдол байна. Өглөө 9-аас 18 цаг хүртэл. Ер нь хөлбөрийнхаа хуулийг л баримталж ажилладаг та. Манай үйлдвэр нийтдээ одоо 8 савлагч, 1 үйлчлэгч, цехийн мастер, үйлдвэр хариуцсан дарга гэдэг ийм хүмүүсийн бүрэлдэхүүнтэй ажиллаж байгаа. Тэгээд тоног төхөөрөмжийн хувьд бид нар бол дандаа өмнө нь бол одоо гараар савладаг байсан бол бид нар одоо автоматизм машин дээр тийм ээ 3 төрлийн машин оруулж ирсэн манайх амтлагч цайны гэдэг. Тэгээ 3 төрлийн машин дээр бид нар ингээд бас хүний цаг хугацааг хөнгөлжсөн ийм одоо машин дээр бид нар ажиллаж байгаа. За манай үйлдвэр нийтдээ 8 төрлийн одоо хийстэй цай үйлдвэрлэдэг. Тэгээ энэ дотроо болохоор борцтой борцгүй гэсэн төрлийн одоо нийтдээ 8 төрлийн цай үйлдвэрлэдэг. Борцтой цай нь болохоор зэрэг одоо борцтой шар будаатай, цагаан будаатай гэсэн ийм төрлөөр цай үйлдвэрлэдэг. Бус тэгээд 40 төрлийн одоо амтлагч, хоол амтлагч үйлдвэрлэдэг манайх. Одоо шар тус, арван гурил одоо хоньны сүүлээр бэлдэж одоо хийцэлж цайгаа хийдэг. Түүхэд материалаа бид нар Оросын холбооны улс тэгээ дотоод зах зээлээс түүхэд материалаа авдаг. Тэгээ одоо дотоодын үндэсний үйлдвэрлэгчээс түүхэд материалаа татаж авдаг. Борцоо болохоор зэрэг Хөвцгөл аймгаас борцоо авдаг. Амтлагчны хувьд бол бид нар энэ Оросын холбооны улсаас авсан жишээ нь перц тийм ээ, перц, гонд гэх мэтлэн одоо юмнуудыг бид нар Оросын холбооноос авдаг. Дотоод зах зээлээсээ болохоор зэрэг одоо бас бусад төрлийн одоо амтлагчдыг авч тэгээ эндээ савлж гаргадаг. Эхлээд цайны хувьд бол эхний дамжуулга нь болохоор зэрэг халуун ажиллагаа гэдэг. Эхлээд бид нар нөгөө одоо сүүл шар тостойгоо тий одоо хийцлээд 10 гурил одоо шар цагаан будаатайгаа эхлээд бид нар халуун ажиллагааны өрөөнд одоо бэлтгэн. Тэгээ бэлдсэн тэр бэлдцээ бид авчирж одоо энэ автоматсан энэ машин дээр авчирж бид нар тий энэ бункер руу одоо энэ бункер руу бид нар одоо бэлдцээ одоо бэлтгэж ирсэн бэлдцээ энэ рүү хийгээд тэгээ эндээсээ энэ автомат машин өөрөө камераар дамжиж тэгээ одоо бүтээгдэхүүнээ гаргадаг эцсийн дамжуулга нь. Тэгээ эндээсээ гарсан бүтээгдэхүүнийг одоо гараар савлах, хайрцаглах. Тэгээ эндээс гараад бэлэн бүтээгдэхүүний агуулгад орно. Эндээсээ тэгээд ачлалтанд гадагшаа одоо ингээд түгээлтэнд гарнаа гэсэн юм. Шороотой гол компани бүтээгдэхүүн эх орондоо төдийгүй хэлийн чандад ажиллаж амьдарч сурч байгаа монголчуудын талархлыг хүлээсэн бүтээгдэхүүн болж чаджээ. Баялаг бүтээгчдийн дэмжин төслийн маань нэвтрүүлэгтээ хамттайгаа үзэгч та бүхэнд баярлалаа. Тэгэхээр өнөөдөр бид төслийнхаа нэвтрүүлгээрээ та бүхэндээ Шороотой гол компаниас онцолж байгаа юм. За та бүхнийг харсанчлан одоо энэ бүх хийцтэй цай, борцтой цай мөн одоо эх орондоо үйлдвэрлэж байгаа олон төрлийн амтлагчийг юм үйлдвэрлэж байгаа газар байгаа. Тэгэхээр одоо хамгийн гол нь одоо зөвхөн одоо дотооддоо үйлдвэрлээд зогсохгүй за мөн одоо хэлийн чандад байгаа хэрэглэгчдийн ч гэсэн одоо найдвартай түнш болсон гэдгээр бас илүү тодтогхон зүйтэй хаа ингээ үзэгч та бүхэн өргөжлүүлэн нэвтрүүлэгтэйгээ хамттайгаарай. Шороотой гол компани хамт олон нийт бараа бүтээгдэхүүнээ патентжуулж, оюуны өмчөөр баталгаажуулсан байна. Хамгийн гол нь чанартай шинэхэн бүтээгдэхүүнийг хэрэглэгчдийн гар дээрх хүргэсээр байгаамаа. Бас нэг зүйлийг нэмшилэхэд нэг хайрцаг бүтээгдэхүүнийг ч гэсэн өөрсдийн унаагаар хүргэж өгч байна. Тэр тал дээр бол ер нь хоолны амтлагчид анх 2004 онд бол хоол амтлагчийн чиглэлээр хамгийн анхны
компани гэж бүртгэжсэн улсын бүртгэлд. Энэ гонд лаврын навч хар перц гэж анх савж байсан да. Тэгээ одоо тэрнээс хойш өөрсдөө үйлдвэрлэдэг болсон гурилтай шил, гомдтой шил, будаатай шил тэгээ хийстэй цай 8 төрөл байгаа. 8 төрлийн хийстэй цай дотроо бол 2 төрөл нь борцтой шар будаатай, цагаан будаатай гэж байгаа. Баялаг хийстэй цай гэж байна. Шар будаатай, цагаан будаатай гэдэг 2 төрөл байгаа. За тэгээд уян нүнчиг гэж цаасаа харьцагтай байгаа. Тэр бол одоо энэ Ахмадын баяр гээд өвөл цагаан сарын үеэр бас ахмадуудад настангуудаа хөвчлэн байгууллагууд хүлээж авахдаа гарын мэлгэнд хэвтэх хэтайхан гэж хүмүүс их ам сайтай. Ер нь тэгээд манай бүтээгдэхүүнүүд эх орондоо нэгдэг хэлийн чанарт амьдарч байгаа монголчуудад сэтгэлд нь их хүрсэн. Тэр шинэгээр худалдаа авалт их сайтай. Ерөнхийдөө бол одоо хамгийн их түгээмэл их зарагддаг захиалга ихтэй юм нь бол мэдээж манай борцтой борцгүй хийцтэй цайнууд байдаг л та. Тийм. Тэр бол одоо үйлдвэрийн хүчин чадал одоохондоо бол яг хангалттай хүрэхгүй дайнил байгаа нь 10 гаруй савлагч ажилладаг гэхэд одоо тэдний гаргаад үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг бол борлуулахад бол нэг асуудал байдаг. Захиалгач ихтэй. Шувуутай гол компани бараа бүтээгдэхүүнээс дурдвал борцтой шар будаа, борцтой хийцтэй цай, арваатай хийцтэй цай, борцтой будаатай шүл, борцтой гомтой шүл мөн 3-5 минутанд буцалхан бэлэн болох гурилтай шүлийг үйлдвэрлэж байна. Шувуутай голын хамгийн их борлуулалт цайтай байдаг бүтээгдэхүүн нь хийцтэй борцтой цай гэдгийг бидэнд хэлж байлаа. - 2008 оноос анх үйлдвэрлэж эхэлсэн. Тэгээ 2010 оноос ер нь зах зээл танигдж эхэлсэн. Одоо бол ер нь тэгэл брэнд болцсон болохоор ер нь чанар дээр л чанараал муудахгүй ер нь бүтээгдэхүүний орц нормыг стандартын дагуу технологийн дагуу ер нь үйлдвэрлэн технологи бол өөрчлөн гэсэн ойлголт байхгүй. Ер нь хүмүүс манайхан зарим газрууд таних технологи өөрчлөхгүй бол таны амжилт тэр шүү дээ л гэж хэлдэг улсууд. Манай чинь нэг юм гаргаад л тэгэл технологийн өөрчлөлтөд аль болох юм төсөр юм хагаал хөвчдөг. Тэгээд бүтээгдэхүүнийх нь чанар бодоод ирэхээр хэрэглэгч нь байхгүй болцдог. Тэрэн дээрээ л ер нь анхаармаар юм билээ. Сүлжээ дэлгүүрүүд гэдэг одоо Улаанбаатар хотод байгаа сүлжээ дэлгүүрүүд гэхэд ерөнхийдөө нэг 120 орчим сүлжээ дэлгүүртэй гэрээний дагуу нийлүүлэлт хийж байгаа. Улаанбаатар хотод байгаа бүх захуудад бас 180 орчим харилцагч, тогтмол байнгын харилцагч бол харилцаж байгаа. Шувуутай гол компани нийт бараа бүтээгдэхүүн 21 аймгийн хэрэглэгчдэд хүрдэг гэдгээр бусад бараа бүтээгдэхүүнээс илүү давуу талтай юм. Мөн нийслэл хотод байрлах борлуулалтын цэгүүдээрээ борлуулалтаа хийсээр байгаамаа. Монгол орны өнцөг хөлн бүрээс монголчууд манай их баялагийг бас бүтээсээр байгаа. Тэгэхээр бид баялаг бүтээгчдийг дэмжин төслийнхаа нэвтрүүлгээрээ тэдгээр баялаг бүтээгчдээс онцлон танилцуулсаар байгаамаа. Өнөөдөр бид төслийнхаа нэвтрүүлгээр хийцтэй цай, зам мөн одоо борцтой цай мөн одоо бүх төрлийн амтлагчийг бас үйлдвэрлэж байгаа их орны маань одоо үйлдвэрлэгч Шувуутай гол компаниг үзэгч та бүхэндээ бас онцлон танилцууллаа. Тэгэхээр нэвтрүүлгийн турш хамтдаа аж үндэсний үйлдвэрлэлд дэмжсэн үзэгч та бүхэнд баярлалаа. Монголын минь баялаг бүтээгчид улам болоолаа. Зориулсан Шувуутай гол